Би амар олон жил хөмсгөө зангидаж явсан машин өвдөд. Витамины дутагдал гэдэг хонгор шар ингээ идэлтэй юм шиг яг тэр тэгж гардаг байсан. Ярихад хүртэл айгүй хэцүү байдаг шүү дээ. Тэг чи миний бүр битүү заа ингээ залгуурн дээр хүртэл гарна. Тэгэл амар хэцүү юмаач залгиж чадахгүй. Уухад хүртэл өвддөг. Тийм хэцүү байсан. Залгуур дээр хүртэл хүн та нарт үзэг болох мэдэхгүй байх л да. Зажлаад юм идэхийнсэн гэж бодно. Тийм ш тэр нь. Зарим архаг өвчлөлийн үед идэ яр шарах гарах нь илбэг байдаг. За дийлэхдээ энэ хүмүүс энэ яр шарах гараад тэр нь одоо идэхгүй ингээд удаан хугацаагаар удаан ингээд явцсан байдаг. Ийм тохиолдлууд бол бас их байдаг. За зарим хүмүүс энэ хөл дээр гарсан яр шарах эсвэл ам амар дээр гарсан яр шарах идэхгүй байна. Арьсны өрсөлд одоо хит их өртөөд байна. Тэр юусоо арилж өгөхгүй байна. Яагаад ч арилахгүй байна гэдэг. Энийний цаа шалтгаан нь юу байна вэ гэхээр юусоо дархлаа муудсан. За энэ хүмүүст амин чанар уургийг өгснөөр хурдан аль нөгөө хоол боловсруулах хэрэгтэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хурдан задарч бид шин тижэл болж байгаа юм чинь тэр чинь нөгөө цаашлаад биеийн дархлааг сайжруулж эхэлж байгаа. Дархлаа сайжраад эхлэх юм бол нөгөө нэг он одцсон яр шарах чинь харьлаад эхэлнэ. Энэ хүмүүст амин чанар уургийг өгснөөр маш их үр дүнтэй байна.